За ингээд удаан уулзсангүй шүү. За амьдрал тослоор нэлээд их юм зүйл тохиолдлоо. За тэгээд энэ удаагийн маань уншлага болохоор яг сүүлд бол би уншлага хийхэд хүмүүсийн санал бодлыг сонсоход бол харилцааны талаарх бас уншлага дахиад хийлгэмээр байна гэсэн саналууд их ирсэн учраас ерөнхийдөө энэ удаадаа бол харилцааны талаарх уншлага хийхээр шийдлээ. За тэгээд энэ дээр болохоор яг одоогийн нөхцөл байдал хэр байгаа, цаашдаа ямар хуу байхын, за тэгээд тэр хүний яг хамгийн сүүлд танаас авсан сэтгэгдэлтэй яг одоогийн бодол мэдрэмжийн талаар энэ харилцаан дээр ер нь та өөрөө яаж хандвал зүгээр ингээд те ингээд иймэрхүү уншлага хийхээр шийдсэн. За тэгээд харж байгаа сонголтоо хийгээд тэгээд уншлагаараа уулзцаая. За түр зогсоож байгаа сайхан сонголтоо хийгээрэй. За эхнийхээ группийн уншлага руугаа орцгоё. За эхний группийн уншлага бол Claudius гэсэн цэцэг бол харагдаж байна. За тэгэхээр энэ болвол хүч чадлыг илэрхийлж байгаа үзэр байгаа. За тэгээд энэ харилцааных нь яг одоогийн нөхцөл байдлыг нь харъя. За харилцааны яг одоогийнх нь нөхцөл байдал гэвэл та хоёр ерөнхийдөө таны талаас бол арай илүү энэ харилцаан дээр сэтгэл зүйн хувьд яг энэ харилцааг та хүсэж гин үгүй юу? Яг үнэхээр энэ хүнийг та зүгээр яг өөрийнхөө эгог тэжээх гэж одоо өөрийгөө үн цэнтэй гэж мэдэрхийн тулд энэ хүнд өөрийгөө баталж ийж гоё мэдрэмж авч байгаа учраас энэ хүнээс одоо ямар нэгэн хайр хүсээд байгаа мó эсвэл бол зүгээр л энэ хүнийг хайрлахыг хүсээд байгаа мó тий. Тэрнийхээ ялгааг ерөнхийдөө бол яаж олж мэдэх юм? Ер нь яагаад энэ хүнийг ойрд бодоод байгаа энэ хүн юм яг миний хүслэнт хүн юм уу? Миний яг сэтгэл зүрх яг хаашаа тэмүүлээд энэ хүнд яг би хайртай юу үгүй юу гэдэг дээрээ бол одоо жоохон өөрийгөө сонсож эхэлж байгаа. Өөрийнхөө яг зүрх сэтгэлийг илүү их сонсож байгаа. Яагаад ч юм энэ хүний талаар та бодоод байгаа энэ хүний тэ юу хийж байгаа, юу бодож байгаа, цаашдаа яамаар байгаа тэ бүх зүйлүүд тантай хамааралтай болоод байгаа. Та яг үнэндээ яг зүрх сэтгэлийнхаа гүнээс ялтчгүй энэ хүнийг гэсэн тийм хүсэл тэмүүлэл байгаад байгаа. Эннийхээ гол учир шалтгааныг олж мэдхийг хүсэж байгаа гэж бол харагдаж байна. За тэр хүний зүгээс болохоор ерөнхийдөө бол магадгүй тий өмнө нь энэ харилцаанд дээр одоо хүртэл өөрийнхөө зүгээс ямар нэгэн зүйлийг илэрхийлээгүй байсан бол одооноос айл болох илэрхийлэх гэж хичээхийг хүсэж байгаа гэж бол харагдаж байна. Гэхдээ ялтчгүй та хоёрын дунд тий энэ хүний талаас бол яг одоогийн нөхцөл байдал гэх юм бол за би арай ч хэтэрхий их өөрийгөө нуун дарагдуулчудаа хэтэрхий их өөрийгөө яг юу хүсэж байгаа ямар байгааг ингээд дотогшин дараа тавиудаа тэрнээс болоод тий ямар нэгэн асуудал үүсгүүтэй гэдэг байдлаар одооноос эхлээд цаашдаа өөрийнхөө яг дургуй зүйлүүд юу юм, харилцаан дээр таалагдахгүй байгаа зүйл нь юу юм, бас өөрийнхөө зүгээс ямар мэдрэмж мэдэрч байгаа нь танд яг сэтгэл зүрхээ нэмэр байна уу үгүй юу, таныг яг юу гэж бодож мэдэрч байна, энэ харилцаа өөрт нь яг яаж нөлөөлж байна гэдэг тий илүү өөрийнхөө дотоод зүрх сэтгэлийнхаа яг хэлмээр байгаа зүйлийг хэлээд өөрийнхөө мэдрэмжүүдийг сөрөгч байсан, эрэгч байсан хамаагүй илэрхийлээд явах нь илүү энэ харилцааг эрүүл байлгахнаа гэдгийг бол ойлгож эхэлж байгаа бол харагдаж байна. Гэхдээ та хоёрын дунд бол яг одоогийн нөхцөл байдал маань бол их ойлгомжгүй бол харагдаж байна. Тэгээ энэ далайн урсгал хаашаа ч явсан салхитагаа дийшээ яваад тий яг энэ байн үргэлж өөрчлөгдөж тий нэг бол за бүтэхгүй ч юм уу, нэг бол бүтэх ч юм уу, энэ хүн үнэхээр надад хайртай ч юм уу, үгүй ч юм уу, энэ хүн
яг зөв хүн ч юм уу, үгүй ч юм уу, намайг зовоо хүн ч юм уу, эсвэл жаргалтай болох гэж байгаа юм уу тий. Ямар нэг юм ойлгомжгүй нөхцөл байдалд болвол одоо байгаа харагдаж байна. Гэхдээ ерөнхийдөө нэгэнд тэр цаана арал харагдаж байна гэдэг бол та хоёрт бол ямар ч байсан хоёулаа нэг чиглэл рүү харж байгаа, нэг зүйлийг ямар ч байсан олоод харсан байгаа. Гэхдээ та хоёрын хоёулаа яг энэ зүйл дээр сэтгэл мэдрэмжээ илэрхийлэх арга барил нь арай өөр байгаадаа учраас ойлгомжгүй байдал үүсээд байгаа. Энэ ойлгомжгүй байдал нь нэгээ маш их төөрөгдөлд оруулж байгаа, зовоож байгаа гэж бол харагдаж байна. За тэгээд энэ хэсэг хэрвээ таарж байх юм бол цаашлуулаад яг одоо тэр хүн таны талаар ямар хөө бодол мэдрэмжтэй байгаа юм. Ер нь сүүлийн үед таны талаар юу гэж бодоод байгаа юм, юу гэж мэдрээд байгаа гэдгийг нь илүү харъя. За ингээд харахад болохоор за тэр хүн яг одоо таны талаар юу гэж бодож байна вэ? За эндээс нэг нэмэлт үзэр аваад үзье. Magic wand. За ямар ч байсан таны талаар яг одоогийн бодол мэдрэмжтэй сүүлд танд за ерөнхийдөө бол хамгийн сүүлд тантай одоо харилцахдаа ч юм уу эсвэл уулзахдаа яг ямар хөө мэдрэмж авсан бэ гэхлээр бол таныг маш тийм улс суурьтай, буур суурьтай хүн юм байна. Яг өөрийнхөө амьдралын яг суурийг тавиад явж байгаа маш юм хариуцлагатай. За ялангуяа харилцаан дээр бол таныг маш юм эмэгтэйлэг, гоо үзэсгэлэнлэг тий. Гэхдээ нэг тийм эмэгтэйлэг байлаа гэх тийм сэтгэл хөдлөлтөд авцсан биш, маш тийм матюр тий, өөрийнхөө юу хүсэж байгааг мэддэг тий. Ямар хүн нөхцөл байдалд өөрийгөө ямар авч явахаа бол мэддэг, өөрийнхөө тав тухыг нэгт тавьдаг тий. Илүү нэг тийм боловсрсан эмэгтэй хүн шиг гэхдээ тэглээгээд уйтгартай биш, илүү юм гуалаг тий, үзэсгэлэнтэй, эмэгтэйлэг, маш тийм гоё зөөлөн энергитэй. Гэхдээ тэр нь тийм тогтвортой тий, яг юм одод шиг тий ингэж гоё гялалцсан сайхан мэдрэмжийг бол тэр хүнд өгдөг. Гэхдээ оддын хажуугаар бас давхар яг юм буур суурьтай мэдрэмжийг өгдөг. За дээрэс нь энэ уул ус ээж тий, уулгаад гэж ярьдаг тий. Энийг бол яг юу гэж ойлгож болох вэ гэхлээр энэ маань бол хүний хатан ухааныг илэрхийлж байгаа тий. Одоо тэр тэнгэр газар хоёрыг холбож өгж байгаа энэ гүүр нь болж байгаа учраас маш юм тогтвортой, ухаалаг, аливаа нэгэн зүйл дээр савлаад авахгүй. За тэгээд үндэс хүрдэг бас энэ илэрхийлж байгаа. Тэгэхээр таныг бол маш юм амьдралдаа хариуцлага өндөртэй тий. Гэхдээ дээрээс нь тэнгэр шиг юм гоо үзэсгэлэнтэй. За тэгээд хөрс гэдэг бол маш юм шимтэй тий, хүнд хэрэгцээтэй зүйл байдаг учраас ер нь бол танаар бол их дутагдах юм байна. Та бол энэ хүний хувьд тий маш юм үр шимтэй, өөрийнх нь амьдралд маш юм гэрэл гэгээ нэмсэн тий. Өөрийнх нь бараг л ингээд хүн хоолгүй амьдрал яг яах вэ? Яг тэрэн шиг таньгүй байвал ерөнхийдөө ингээд маш их өссөн тий, яг өсөх мэдрэмж ямар гэдэг үлээ. Тэрэн шиг танаар бол маш юм өсөж цангахаар ингэж иймэрхүү мэдрэмжүүдийг бол сүлд уулзахтаа авчээ. За тэгээд одоогийнх нь бодол мэдрэмж нь ерөнхийдөө ингээд харахад болохоор одоо бол уг нь танд тий ямар ч юм хариу нэхэлгүйгээр танд бүх зүрх сэтгэлээ зориулахыг хүсэж байгаа. Энэ хүн бол ингээд гартаа бүх юмаа бариад тань тэр бэлэнгүүгээд ирэхийг хүсэж байгаа. Гэхдээ энэ хүн тэрний хойноос өөрийнх нь сэтгэлийг та уландаа гიშгчүүл явах вэ? Өөрийнх нь сэтгэлийг хүлээж авахыг
хүсэхгүй байвал яах вэ? Хүлээж авсан ч гэсэндээ урттаа тий өөрийг нь буцаагаад өвтгөх зүйл хийх үедээ гэдгээс энэ хүн бол маш их хайж байгаа. Уг нь бол энэ бол тий тэнд ингээд бүр булгийн их уснаас тий ундраг гарч ийн. Тэгэхээр энэ хүний хувьд бол сэтгэл зүрхнээс нь бол маш их таныг хайрлах, танд бүх зүйлээ зориулахын хүсэл тэмүүлэл нь байгаа болоод дээрээс нь тэрийгээ танд өгөхийг хүсээд маш их сэтгэл нь юм булгалсан байдалтай байгаа боловч энэ бол яг энэ хүзүүр бол өөрөө бас юм гунигтай түүхийг илэрхийлдэг те. Энэ эмэгтэй бол яг юм эртний грекийн домогт болохоор ингээд өөртөө байгаа бүх зүйлийг ингэж өгөхөөр энэ дэлхийд ирсэн боловч яг энэ дэлхийд байсан хүмүүс нь өөрийнх нь энэ өгсөн сэтгэлийн хариуд нь маш юм бусармаг үйлдэл гаргаж те өөрийг нь зовоодох талаар тийм түүх байдаг. Тэгэхээр энэ хүний хувьд бол ялтчгүй өөрөө таныг те буцаагаад өөрт нь муухай хандах үе те өөрийг нь голох үе, өөрийнхөө сэтгэлийг өвтгөх үе гэдэг байдлаас маш их хайж байгаа гэж бол харагдаж байна. За тэгээд яг одоогийн байдлаар бол энэ хүн ямар ч байсан таны хувьд те магадгүй өөрийнхөө бодол мэдрэмж энэ хүний гэсэн сэтгэлээ бол жоохон ойлгох гэж хичээж байгаа бол энэ хүний хувьд бол яг бусад хүн юу гэх нь хамаагүй, бусад эргэн тойрон ямар нөхцөл байдал байх нь хамаагүй би бол яг ойлгосон. Би бол үнэхээр юу гэж байгаа ойлгосон. Таны гэж байгаа сэтгэл бол үнэн бол үргэлж ялдаг юм аа гэдэг байдлаар яг одоо бол маш тийм таны гэх сэтгэл нь тодорхой болцсон байгаа харагдаж байна. За дээрэс нь courage and transformation гарч ирсэн байна. Тэгэхээр магадгүй энэ маань энэ хүзүүртэй уялдаж гарч ирж байна гэж бол харагдаж байна тий. Таны гихтэй энэ сэтгэлээ танд илэрхийлэхэд нь садаа болоод байсан энэ айдсыг даван туулаад өөрөө зөрөгтэй болохын үйлдэлийг болвол тий энэ өөрчлөлтийг өөртөө бол хийхийг хүсэж байгаа. Гэхдээ энэ хүнд magic wand доош гарч ирж байгаа учраас энэ зүйлийг яг яаж өөрчлөхөө бол ойлгохгүй байгаа. Яаж гээд хүнд дахиж итгээд тэр хүний төлөө эрсдэл гаргаад ингээд зориг гаргаж явах вэ? Эндээс бол энэ хүн маш юм жоохон хулчгар байдалтай, зориггүй байдалтай байгаад байгаа. За ингээд одоогийн бодол мэдрэмж нь ерөнхийдөө бол иймэрхүү байна. Таны гэх сэтгэл нь бол маш ойлгомжтой харагдаж байна. За тэгээд энэ харилцааны ирээдүй болон та цаашдаа энэ харилцаан дээр яаж хандвал зүгээр вэ гэдгийг нь хараад тэгээд энэ уншлагаа өндөрлөнө. За би нөгөө нэг за тэр яг за энэ харилцааны ирээдүй за та яаж хандвал зүгээр бэ гэдэг дээр харъя. Дахиад зөвлөгөө авъя гэсэн чинь лаквет доош гарч ирлээ. За энэ зөвлөгөөн дээр нэг нэмэлт карт татчих. Дахиад нэг нэмэлт карт татъя. За ерөнхийдөө нь харуул энэ харилцааны ирээдүй гэх юм бол энэ бол тий бүтэх боломжтой харилцаа. Гэхдээ бүтгэхийн тулд та хоёроос юу шаардагдах вэ? Ялангуяа тэр хүнээс юу шаардагдах вэ гэхлээр тууштай байдал, төвчээр тий мэдээж энэ уулын оргил руу хүн мацахын тулд бол маш их өөрөөсөө тий сэтгэлийн хат бол шаарддаг тий дээрээс нь сахилга бат шаарддаг. Тэгэхээр энэ уул руу ингэж гарч матсны яг өндөрлөг дээрээс тий амьдрал ямар гоё харагддаг үлээ тий яг ийм дүүлж байгаа шуу шиг тий энэ хүн гэдэг бол өөрөө бас юм
нисэж чаддгүй жигүүртэн биш боловч яг энэ уулан дээр гарахаараа тэг үнэхээр ингээд орчлын ертөнцийг дээрээс харахад бол яг энэ нисэж байгаа юм шиг сайхан мэдрэмж авдаг. Тэгэхээр энэ харилцаа хэрвээ нэгэнт бүтгэх юм бол та хоёрт бол яг гоё юм тэнгэр талын нисэх шувуу шиг эрхчлөөтэй ийм гоё аз жаргалтай мэдрэмж төрүүлж болохоор харилцаа. Тэгэхээр энэ харилцаа бол маш сайхан ирээдүг бүтээх боломжтой. Гэхдээ та хоёрын зүгээс ямар ч байсан тодорхой хэмжээний хичээл зүтгэл шаарддаг нэ. За тэгээ та энэ харилцаан дээр яаж хандвал зүгээр вэ гэхэд болохоор таны хувьд бол энэ харилцаа маш юм ихэндээ өвдөлттэй байх магадaltaй байгаа тань. Тэр өвдөлттэй энэ хоёр хүзэр бол ерөнхийдөө ойролцоо утгатай. Яг ижилхэн энэ бол бас юм алхимиг илэрхийлдэг хүзэр байгаад байгаа. Тэгэхээр энэ харилцаан дээр өөрчлөлттэй ер нь бол сарсан баг байхаа бол яг алхимийн туршилтын амтан байдаг байгаа. Тэгэхээр таны хувьд маш олон юм өөрчлөлтийг өөрөөсөө хийх хэрэгтэй болно. Тэр нь маш юм өвдөлттэй. Гэхдээ энэ харилцааг бол танд бас яг угаасаа тавьж явуулах хэрэгтэй. Угаасаа өөрчлөх хэрэгтэй. Гэхдээ та өвдөхөөс айгаад тэр өөрчлөлт танд таалагдахгүй учраас ингээд зуртаагаад байсан энэ зүйлтэй чинь нүүрэлдүүлэхээр энэ харилцаа бол тантай учирсан харагдаж байна. Тэгэхээр таны хувьд бас өөрт чинь одоо хүртэл байдаг янз бүрийн зүйл байгаа бол тэрийгээ бас ингээд таягдан хаях хэрэгтэй ах нэ. Тэгэхээр яг юун дээр тэгж өөрчлөлт гаргах хэрэгтэй вэ гэхээр юу одоо та магадгүй харилцаан дээр өөрөө яг ийм үйлдэл хийдэггүй хүн юм шиг байна. Ерөнхийдөө бол харилцааныхаа төлөө яг хичээл зүтгэл гаргахаас илүүтэйгээр ерөнхийдөө хүлээдэг нөгөө хүнийг хаарцандаг энэ байдал магадгүй та өөрөө үйлдэл хийгээд нөгөө хүн рүүгээ ямарваа нэгэн зориг гаргаад энэ харилцаагаа бүтээх гэж хичээх юм бол өөрийгөө өмнө цэнэгүй байдалд оруулж яах вэ? Өөрийгөө дахиад шархлуулж яах вэ гэд ч юм уу нэг тиймэрхүү юм буруу итгэл үнэмшил байгаад байна. Энэ зүйл дээр танд өөрчлөлт хэрэгтэй гэж бол харагдаж байна. За тэгээд энэ өөрчлөлтийг хийхин тулд яах вэ гэхээр дахиад хүүхэд чиг гинэн цайлган болох хэрэгтэй гэсэн үг. Амьдрал дээрээ та хүүхэд яг төрөөд ямархуу байдаг үлээ ямар нэгэн айдас байхгүй орчлон хорвоод энэ мэндэлснээрээ хүүхэд бол яг бүх зүйлсийг хайрлаж бүх зүйлийг сонирхолж өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг авах гэж шууд тэмүүлдэг, шууд үйлдэл хийдэг, өөрөөсөө ямар нэгэн эрсдэлтэй алхмуудыг хийж чаддаг шууд ингээд нэг хүн хажуунаас нь хөөчэй болбол наа чин болдгүй ингэнгүүт ингээд шууд өөрчлөөд ингээд болоод явах юм чадвартай буюу яг юм өөрчлөлтийг нэг түлээж авах чадвартай, хоёрт эрсдэл гаргах чадвартай, гуравт өөрөө төрүүлж ингэж хүсэж байгаа юмаа олж авахын тулд үйлдэл хийдэг ямар ч айдас санаа зовлт байхгүйгээр юм гоё юм нар шиг нэг тийм цоглог гоё энергийг та өөрөөсөө гаргах хэрэгтэй байна. Тэхийн тулд бас танд тэнцвэр шаардлагатай. Өөрийнхөө яг тэр сэтгэлийн тэнцвэрийг олж авах ямар нэгэн зүйл төр хит их хойшоо суугаад хит их хүлээгээд хит их биел эмхтэн хүн юм их чинь энэ хүний яхаас нь шалтгаалаад ингэж байна гэд зарим хүмүүсийн хоорондын динамик өөр байдаг. Зарим хүмүүс төрүүлж үйлдэл хийсэн нь хэн байх нь чухал биш, хэрхэн холбогдож, хэрхэн эвлэгдэж, яаж тохирж байгаагаас янз бүр байдаг. Нөхцөл байдал энэ харилцаан дээр ямар нөхцөл байдалтай тэр хүн чинь яг ямархуу төрлийн зан авиртай хүн гэдэг зүйлүүдийг нь олж хараад хоорондоо бас яаж тохирж болохоор энэ тоо хоёрын яг ингээ нийцэл юу юм гэдэг дээр ингээд харахад зарим зүйл дээр бас эмэгтэй хүн үйлдэл хийхэд бас зүгээр байдаг. Тэгэхээр ерөнхийдөө ингээд нийтэд нь харахад болвол та өөрөөсөө үйлдэл хийдэг байх хэрэгтэй. Өөрийнхөө сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг байх хэрэгтэй. Та магадгүй яг өөрийнхөө одоо яг юу хүсэж байгааг энэ хүнд яг хайртай юугүй юу гэдэг дээр яг эргэлзээ учирж байгаа, эргэлзээ үүсэж байгаа учраас магадгүй
танд ийм ухралтын хөдөлгөөн байгаад байгаа юм шиг магадгүй. Тэгэхээр эннийхээ учрыг эхлээд олоод энэ тэнцвэрээ олж аваад ингээд ойлгомжтой бүх зүйл болчих юм бол та одоо ингээд гоё сэтгэл зүрхээ шууд илэрхийлээд явал зүгээр байна тий. Одоо та өөрийнхөө яг юу хүсэж байгааг ойлгоо. Үнэхээр тэр хүний хүсэж байгаа гэдгийг олоод мэдчих юм бол шууд тэрийг илэрхийлэх хэрэгтэй. Хүсэхгүй байгаагаа мэдэх юм бол бас тэрийгээ маш гоё тодорхой илэрхийлээд ингээд явбал зүгээр юм байна гэсэн ийм зөвлөгөө ерөнхийдөө энгийнээр хэлвэл гарч ирлээ. За тэгээд энэ удаагийн маань уншлагыг сонссон та бүхэндээ ямар аффирмашн зориулах вэ гэхлээр за тэр хүнийх нь хувьд болохоор бодол мэдрэмж нь яасан гэж гарч ирлээ. За энэ харилцаа ирээдүйд байж болно те. Тэгэхээр энэ харилцааг угаасаа амжилттай болгох бас боломж нь байгаа юм чинь ерөнхийдөө би зүрх сэтгэлийнхаа юу хүсснийг ойлгосноороо энэ ирээдүг те энэ харилцааныхаа ирээдүг аварч чаднаа гэд гоё аффирмашн илгээгээрээ. За тэгээд үнэхээр энэ харилцааг юу яаж байгаа бол те амжилттай болгохыг хүсэж байгаа бол тэ өөрийнхөө зүрх сэтгэлийнхаа учрыг эхлээд олох нь байх нэ. Юу хүсэж байгааг эхлээд олох нь байх нь. Тэгэхээр өөрийнхөө би энэ зүрх сэтгэлийнхаа яг юу хүсэж байгааг ойлгосноор энэ харилцааныхаа ирээдүг амжилттай байлгаж чаднаа гэдэг гоё юм аффирмашныг өгөөрэй. За тэгээд 2 дугаар группийнхаа уншлах руу орцгоё. Хоёрдугаар группийн маань уншлага болохоор Ranunculus гэж бол гарч ирсэн байна. За Dazzling Charm тэ үцэглэн гоо гэдэг үзэр гарч ирсэн байна. За одоогийн энэ харилцааны нөхцөл байдал. Зургаа 9. За таны зүгээс бол энэ харилцааг те жоохон юм урсгалаар нь явуулсан. За энэ харилцаа бүтсэн ч байсан, бүтээгүй ч байсан, би ямар ч байсан гэд надад бол төлөвлөгөө байгаа. Бүтэхгүй бол би ингээд явчихна. Бүтчихвэл бас ингээд явчихна. Ерөнхийдөө энэ харилцаан дээр би нээх их хичээхгүй. Болвол бас болно л үз. Ерөнхийдөө хувь тавиланд бүх зүйлийг илүү даатгаж байгаа. Илүү гоё юм 50 энергитэй байгаал харагдчихээн тэ энэ харилцааг. Угаасаа ингээд амьдралд тэ хүн болвол мөнхийн хамт байна гэж байхгүй тэ эрхэн ирдэг явах нь явдаг тэ альва нэгэн зүйл цаг хугацаатай байдаг гэдгийг бол та сайн ойлгосон хүн байгаа дээ. Тэгэхээр энэ харилцааг бол айгүй гоё юм урсгал ус шиг тий уян хатан байлгахыг бол бас хүсэж байгаа. Заавал нэг яарал гээд нэг тийм харилцаа тодорхой болгох эсвэл заавал шууд ингээл болол салгах гэдэг юм уу тий. Тиймэрхүү байдлаар илүү жоохон цаг хугацаа өгье. Энэ харилцаа өөрөө ингээд хаашаа эргэх нь үү, энэ хүн өөрөө юу хүсэж байна уу гэдэг юм уу тий. Иймэрхүү байдлаар илүү их ажиглаж байгаа. За тэгээд шууд зүрх сэтгэлийнхаа давалгаагаар тэ ямар нэгэн сэтгэлийн хөдөлгөөнөөр ерөнхийдөө энэ асуудалд шийдэхийг хүсэхгүй байгаа, хандахыг хүсэхгүй байгаа учраас аль болох холоос ажигласан яг яах нь уу, ийх нь үү гэдгийг нь жоохон яасан. Нэг талдаа бол бас нэг тийм залтай ач гэмээр юм уу тий. Хоёрын хооронд ийм яруу санд руу үйлдэл гаргаад тий ямарваа нэгэн хэн нэгэн зовх үедээ гэсэн байдлаас ерөнхийдөө жоох юм болгоомжлсон. Гэхдээ тэр болгоомж нь бол тийм айдастай холбоотой болгоомж бол биш. Айгуу гоё тийм ухаан суусан байдлаар айгуу тийм боловсрсан хүний байдлаар айгуу гоё юм тайван дүлгөөн байдлаар тий магадгүй таны энерги бол яг одоогоор бол маш юм гоё гэрэл гэгээтэй тий айгуу гоё юм тайван уян хатан амьдралыг яг байгаагаар нь
хүлээж авдаг. Тэгээ амьдралд гэдэг бол танд зориулагдсан зүйл гэж бол байдаг. Угаасаа анханасаа танд зориулагдаагүй зүйл бол та яаж ч хийсэн бүтэх боломжгүй гэдгийг бол мэддэг учраас аль болох хүн дээр анхаарлаа төвлөрүүлээд хүн дээр энерги өгнө гэхээс илүүтэйгээр та өөр дээр илүү анхаардаг. Тэгээд танд зориулагдсан хүн ирүүл ирнэ л үз. Зориулагдаагүй хүн явна л үз гэсэн байдлаар ийм гоё юм өндөр давтамжийн энергитэй байгаа бол харагдаж байна. За нөгөө хүнийх нь хувьд бол таныг маш их онцгойлж харж байгаа бол харагдаж байна. Яг одоогийн байдлаар энэ хүн бусад зүйлүүд дээрээ анхаарад яг ингээд ижилхэн байдлаар бусад хүнтэй яг ижилхэн харьцаад яг ингээд амьдралынхаа юм тэнцвэртэй байдлыг авч явахад аюу хэцүү байгаа. Тань руу хамаг анхаарал нь бол яваад байгаа гэж бол харагдаж байна. За тэгээд хүн болгонтэй ижилхэн харьцаад хүн болгонтэй найл гээл хүн болгонтэй аз жаргалтай байх гэхээсээ илүүтэйгээр энэ хүн бол маш юм пики хүн байна л да. Айгуу тийм сонгодог зөвхөн нэг л хүнийг сонгодог. Айгуу юм цөөхөн хүнд л итгэдэг. Тэр цөөхөн хүнд л зүрх сэтгэлээ зориулдаг. Тэгэхээр та бол яг одоогийн байдлаар маш их сонгогдсон байгаа. Энэ хүний анхаарлыг өөр дээр маш их татж байгаа ерөнхийдөө зөвхөн танд зүрх сэтгэлээ зориулахыг хүсэж байгаа ийм байдалтай бол байгаа юм байна. За тэгээд цөм энергийг нь харахад болохоор энэ харилцаа бол яг одоогийн байдлаар олон нийтэд дэлгэгдээгүй илүү юм нууцлаг байгаа хүмүүсийн хил амнаас их болгоомжилж байгаа эргэн тойрныхоо хүмүүстэй л болох хэлэхгүй байж байгаа хүмүүстэй л болох мэддэхгүй байхыг хичээж байгаа. Эсвэл бол угаасаа энэ харилцаа эхлээд удаагүй учраас нэг хүмүүс мэдэж амжаагүй байгаа ч юм уу иймэрхүү харилцаа байна гэж бол харагдаж байна. За тэгээд энэ энергийнх нь одоогийн нөхцөл байдал таарж ивэл за тэгээд энэ уншлагаа цаашлуулад тэр хүний бодол мэдрэмжийн талаар илүү дэлгэрүүлээд харъя. Ингээд харахад болохоор тэр хүн сүулт тантай ингээд харилцаатай байхдаа тантай уулзсныхаа дараа ч юм уу тантай холбоо барьсныхаа дараа юу гэж бодсон бэ гэхлээр ямар нэг тийм ямар нэг зүйл өөрчлөгдөхгүй байх вэ гэдгээс бол жоохон айсан байна энэ хүн. Хоёрын харилцаанд ямар нэгэн асуудал юм уу ямар нэгэн үйл ойлгомжгүй байдал ч юм уу эсвэл бол таны зүгээс энэ хүнийг сонирхгүй байгаа байдал ч юм уу эсвэл бол бинийг буруугаар ойлгосон ямар нэгэн юм нөхцөл байдал үүссэн байна. Тэр зүйл дээр за би энэ дээр ерөөсөө нэмэлт үзэр авъя. Уруу таталтын энерги бол гарч ирсэн байна. Тэгэхээр энэ дээр бол ингэж хэлнэ. За хоёрын хувьд одоо жишээ нь тэр хүний хувьд ч юм уу энэ харилцаан дээр нэг тийм таныг уруу татаад байгаа тантай өөр хүмүүс өөр залуучууд таныг эргүүлдэг ч гэдэм юм уу эсрэг хүүснийхэн ч таныг эргүүлдэг ч юм уу тиймэрхүү байдал нь энэ хүнийг маш их зовоодог гэж бол харагдаж байна. За тэгэд энэ зовоож байгаа энэ байдал өөрчлөгдөхгүй байвал яах вэ? Би цаашдаа ингээд таныг үргэлж харамлсаар байвал яах вэ? Гичнээн та тэр хүнд итгэл төрүүлээд өөрийг нь гэсэн сэтгэл зүрхийг зориулсан ч гэсэндээ энэ хүн таныг ямар ч хүнээс ингээ хартаад байвал яах вэ гэдэг ийм айдас бол төрсөн харагдаж байна. За тэгвэл одоогийнх нь яг бодол мэдрэмжийг нь харъя.
За одоогийн бодол мэдрэмжийг харахад болохоор ерөнхийдөө бол таныг маш их уншдаг гэж бол харагдаад байна. Таныг гаднах гаргаж байгаа зан авирынхаа цаана маш их зүйлийг нуудаг гэдгийг бол мэддэг. За тэгээ таныг бол маш их гоё юм нууцлаг яг юм харагдаж байгаа шиг хүн бол биш, тэрнийхээ цаана бүр маш агуу хүн байдаг гэдгийг мэддэг. За тэгээ таныг бол яг юу нууж байгаа, сэтгэлийнхаа гүнд юу нуугаад байгаа, ямархуу үед ямар зан характераар өөрийгөө ингэж халахалдаг гэдгийг бол бүгдийг нэгэн уншдаг юм байна. За тэгээд энэ хүний яг одоогийнхан бас юм бодол мэдрэмж дээр харахад болохоор яад ч юм таныг өөрөөсөө арай илүү гэж бол боддгийм энэ хүн өөрийнхөө энэ хүний хувьд бол та яг юм хаалганы цаадах гэрэлтэй өрөө, энэ хүн өөрөө наана юм харанхуй өрөөнд байгаа. Гэхдээ энэ гэрэлтэй өрөө рүү орохыг хүсэж байгаа боловч энэ хүнд энэ харанхуй өрөөнөөс гарч явах зориг бол дутагддаг. Маш удаан энэ харанхуй өрөөнд байсан учраас өөрийнхөө сүүдэртээ маш удаан зөгцсөн учраас энэ гэрэл рүү гарахад өөрийнхөө энэ сүүдрийг орхих хэрэгтэй болж байгаа. Энэ харанхуйд энэ зүйл бол энэ хүнд бол хэцүү санагдаж байгаа. Буюу ерөнхийдөө товчт нь хэлэх юм бол энэ хүн таныг өөрийгөө тоохгүй байх үедээ энэ хүн өөрт чинь гологдохгүй гэдгээс бол айсан. За энэ айдас нь бол мэдээж яг энэ хардалт байдлаар илэрдэг гэж бол харагдаж байна. За дээрэс нь таныг одоо жишээ нь энэ хүн танаас одоо өөрийгөө илүү доогуур гэж боддог бас бодлуудынхаа шалтгаан нь юу вэ гэхлээр энэ хүн таныг яг гаднаа маш юм үзэсгэлэнтэй, гаднаа маш гоё хүн боловч дотроо бүр илүү их юм мэдлэг, мэдээлэл, авьяас чадвар, бэлэг ухааныг агуулж идэг. Гэтэл би чинь болохоор бүр ингээд дотгошоогоо ухаад олегтой хүн биш шүү дээ. Таныг бол бүр ингээд энээс цаашаа дахиад потенциал байгаа гэдгийг бол маш их мэдэрдэг. Эннээс болоод энэ хүн өөрийгөө маш их голдог. Би чинь ингээд байгаа бараг бүх үнцэнтэй зүйлийг ингээд ил гаргаад ингээд байхад л тантай юм ойролцоо байхад та бол одоо өөрийнхөө яг авьяас чадвар нууц бололцоо бүх зүйлээ ингээд гаргаад ирэх юм бол өөрийг нь бол тоохооргүй маш юм өндөрт гялалзах хүн гэж бол боддог. За тэгээд нэмэлт хүзрийг нь татсан чинь нэмэлт хүзэр дээр болохоор immune support. За энэ хүн бол тантай байхлаарээ тэгээд таны талаар ингээ бодохоор өөрт нь маш юм тус болдог гэж бол харагдаж байна. Өөрийнхөө өөртөө арчаа тавья, өөрийгөө илүү хөгжүүлье, илүү ингээд мундаг хүн болъё. Би одоо болоогүй юм байна гэдэг бол мэдрэмжийг их авдаг. Ийм учраас энэ хүн тантай хамт байхдаа яалтчгүй юм дутуугийн мэдрэмж авдаг. Танаас бол жоохон юм гологдохгүй гэдэг айдас байгаа. Гэхдээ тэр айдас нь энэ хүнд бас цайнаар нөлөөлдөг үе байдаг. Энэ нь бол бас юм нэг талаасаа их талархууштай. Өөрийгөө хөгжүүлээ, өөрийгөө ихэр доор байгааг бол бас ингээд давхар мэддэг учраас та энэ хүний хувьд бол dazzle and charm буюу юу нь бол энэ хүний хувьд бол та од юм ож гэлэлцдэг хүн юм. За гэхдээ энэ ялтчгүй тань руу ойртож чадахгүй байгаа танд ингээд хаягдахгүй та өөрийнхөө зүрхийг шархлуулчихгүй гэдэг энэ айдас. За дээрэс нь өөр хүн дуруу татагтаад ингээд намайг хаяа явчихгүй гэдэг айдсуудаас улбаатаагаар ирээдүг харж чадахгүй байгаа энэ харилцаан дээр энэ харилцаа их удаа үргэлжлэхгүй байвал яах вэ гэдэг байдлаар ийм айдас бол байгаа харагдаж байна. За тэгвэл үнэхээр ингээд ийм айдас байгаа юм бол энэ харилцаанд юу н ирээдүй байна уу? Та юу н энэ харилцаанд яаж хандвал зүгээр юм бэ гэдгийг нь харцгаая. За энэ харилцааны ирээдүйг харахад болохоор
харилцаан дээр бол яах хэрэгтэй вэ гэдгийг харъя. За энэ Morrigan гэдэг дээр нэмэлт үзэр авъя гэж бодож байна. За энэ clearance purify за энэ дээр бол дахиад нэмэлт үзэр авъя. Энэ нь илүү ойлгомжгүй байгаа юм чи. Илүү ойлгомжгүй байгаагаас эхлээд нэмэлт үзэр авал зүгээр баг гэж бодлоо. За энэ харилцаанд ирээдүй байж болох уу гэдэг дээр бол Morrigan доош харж гарч ирсэн байна. Тэгэхээр энэ харилцаанд бол ирээдүй байж болно. Яг тэгвэл энэ харилцаа бол яг энэ хүний айж байгаа тэр айцыг бол байхгүй болгож чадах харилцаа. Энэ хүнд бол ялтчгүй эмэгтэй хүнээс юм жоохон шарх авсан тийм айцсууд байдаг учраас та бол яг тийм хатуу ширүүнтэй нэрэгтэй хүн биш учраас энэ хүний хувьд бол маш юм гоё цэвэрлэгээ, энергийн цэвэрлэгээ болж өгнө. Энэ хүн бол бүр яг тантай уулзсанараа бараг л тийм энергийнхаа хувьд ч тэр амьдралынхаа хувьд цоо шин цааснаас эхэлж байгаа юм шиг бүх зүйл нь ангагдж ингэж явхаар энэ нь бол яг үнэндээ тийм амар том өөрчлөлт гэхээс илүүтэйгээр зүгээр л энэ хүний дотор байсан тэр цэвэр ариун байдлыг нээж өгч байгаа юм байдалтай болох нэ. Гэхдээ яг одоогийн энэ харилцааны яг тэр нөхцөл байдал бол тийм ч амар өөрчлөгдөхгүй. Ерөнхийдөө өөрчлөгдөх энэ ирээдүйд энэ хоёрын харилцаа тий одоогийнхаасаа бүр амар тийм гоё дээшлээд бүр амар тийм аз жаргалтай болохгүй. Гэхдээ одоогийнхаасаа бүр амар ингээд доошлоод токсикч болохгүй. Ерөнхийдөө яг одоогийн нөхцөл байдлаар бол байна гэж бол харагдаж байна. Тэгэхээр танд хэрвээ энэ харилцааны одоогийн энергтэй одоо ингээд ямархуу мэдрэмж биендээ өгж байгаа энэ байдал таалагдчихвэл энэ харилцаа бол ирээдүйд сайхан байх боломжтой. Гэхдээ яг одоогийн нөхцөл байдалтай таалагдахгүй байгаа бол ерөнхийдөө энэ харилцаагаа орхисон зүгээр байна гэж бол харагдаж байна. За энэ хүний хувьд бол энэ харилцаа бол ялтчгүй ирээдүйд энэ хүнд маш юм ивэл болохоор харилцаа гэж бол харагдаж байна. Та өөрөө энэ хүнийг ангаах юм магадгүй барилдлагатай учирсан ч үгүй юм уу тиймэрхүү зүйлүүд бол харагдаж байна. За тэгээд та энэ харилцаан дээр ерөнхийдөө яаж хандвал зүгээр вэ гэхлээр өөрийнхөө энэ бол эмгтэй энергийг илүү харуулдаг үзэр байгаа да. Тэгэхээр таны хувьд өөрийнхөө итгэдэг эмгтэй найз, эмгтэй эрчимтэй эрэгтэй хүн ч байж болно. Ямар нэг тийм гоё эмгтээлэг энергтэй, эмгтээлэг юм зөөлөн байдлаар хүнд юм зөвлөмж, арга ивийг нь олж чаддаг ийм гоё бэлгийн талын юм энерги өндөртэй аливаа зүйлийн арга ивийг олж илүү гоё юм мэдрэмж талаасаа зүүн совин талаасаа илүү нарийн ширийн зүйлүүдийг асуудлуудыг олж харж ингэж түн шинжилгээ хийж чаддаг тийм хүнээс бол зөвлөгөө авал зүгээр юм байна энэ харилцаан дээр. За тэгээ энэ харилцаан дээр ерөнхийдөө энэ харилцааг бол та ямар ч байдаг байсан тийм ямар ч нөхцөл байдалд орсон байсан энэ харилцаа яаж ч хэрэгсэн байсан та энэ харилцааг маш их талархалтай хүлээж авах хэрэгтэй. Энэ харилцаа бол таны амьдралд ирсэн бэлэг юм шүү. Энэ амьдралд бол тэгээ өвөг дээдсүүдээс чинь тэгээ танд бол энэ харилцааг бол маш том бэлэг болгож таны амьдралд өгчээ. Тэгэхээр энэ харилцаан дээр энэ харилцаа бол таны амьдрал за энэ хүнд бол буян болтгийм байж. Гэтэ таны хувьд бас бол энэ харилцаа маш онцгой харилцаа юм аа. Бүх зүйл нь байгаа харилцаа юм аа. Маш элбэг дэлбэг харилцаа юм аа. Таны одоо амьдралаас хүсдэг маш гоё мэдрэмжүүдийг амтлуулсан. За тэгээд альва нэгэн бусад хүмүүс яг үндэ та ингээд илээр харах юм бол хүмүүсийг гаднаас нь харахад бол за гоё залуу байж болно. Эсрэг үснийг ингээ харахад маш юм дур булаан байж болно, амбицтай байж болно. Гэхдээ яг үндэ тэр хүнтэй хамт байгаад харилцаа үүсгэж явах ямар байхыг мэдэхгүй. Тэгэхээр энэ хүнтэй хамт та байхдаа энэ хүнийг жоохон голох мэдрэмж төрж магадгүй. Гэхдээ энэ хүн болвол
яг үнэндээ бусад хүмүүстэй та бүгднтэй нь яг харьцаж үзээд хугацаа өгч үзээд тэгсний дараагаар бол энэ хүний үн цэнийг мэдэх болно. Тийм болохоор яг одоо байгаа дээр нь маш их хайрлаарай, маш их талархалтай байгаарай. Сэтгэл зүрхээ зориулаарай, хүндэтгэлтэй хандаарай гэж бол гарч ирж байна. Ямар ч зүйл тохиолдсон энэ хүнд муухай үг битээлээрээ энэ хүнийг шархлуулах зүйл битээ хийгээрээ үнэхээр та энэ харилцааг үсэхгүй байвал тэрийг эртхэн хэлээд энэ хүнийг тавьж явуулаарай. Энэ харилцаа үнэхээр үргэлжлүүлэхийг хүсэж байгаа бол энэ хүнийг өөртөө ихтэй байдлыг нь өгж байгаарай. Өөрийнхөө битгий заавал нэгт тавиарай. За тэг их зам битгий гаргаарай. Ер нь энэ харилцааг маш гоё ингэж хүндэлж хайрлаж ингэж авч яваарай гэсэн юм гоё зөвлөгөө бол ирээд энэ 2 дугаар группийн маань уншлага өндөрлөж байна. За тэгээ энэ группийг сонгосон хүмүүс маань энэ харилцаа бол миний амьдралд ирсэн бэлэг юм аа гэд гоё аффирмашн илгээгээрэй. За ингээ 3 дахь группийнхаа уншлага руу оръё. За 3 дугаар групп болох дафодил дахин төрөлт гэсэн картыг сонгосон хүмүүсийн уншлагыг эхлэе. За одоогийн нөхцөл байдал гэдгийг харцгаая. За одоогийн нөхцөл байдлыг харахад бол таны зүгээс энэ харилцаан дээр бол маш тийм толгой иргэсэн байдалтай бол харагдаж байна. Энэ харилцааны утга учир яг юу юм? Энэ харилцаан дээр би юу хүсэж байгаа юм? Яг юу болоод байна? Би юугээд хэлжлээ? Би ч баг буруу юм хийж юу яаж юу? За энэ хүнтэй би хамт байхад жаргалтай илүү, тухгүй байгаад илүү. Ер нь энэ хүн надад таалагдаад байгаа юм уу, үгүй юм уу? Эсвэл бол би энэ хүнийг таалахгүй байгаа юм уу? Энэ хүн яг надаас юу хүсэж байгаа нь яг ашиг сонирхол хараад байна уу, үгүй юу? Би ер нь өөрөө ингээ энэ хүнд ямархуу сэтгэл төрүүлчлээ. Ер нь тэр хүн яг тэр үед надад юу гэж хэлсэн болоо гэл ингээл те баах юм бодвол тэднийхээ алих нь ч учрыг олохгүй иймэрхүү байдалтай бол харагдаж байна. За тэгэд энэ хүзэр маань гэхдээ бас хичнээн доош гарч ирсэн ч гэсэндээ эцэст бол нэгэнт энэ гэрлийг бариад энэ зам руу орсных ямар ч үсэн энэ гол руугаа ороод тий ойлгох юм ойлгоод буцаад ингээд яг юм бүх зүйлийг ойлгосон байдалтайгаар бүх зүйлийн зангилааг тайлсан байдалтайгаар гарч ирэх учиртай ийм хүзэр юм аа. Ялангуяа энийг ингээд харах юм бол жоох юм тархины юутай адилхан харагдаж байгаа. Тэгэхээр таны хувьд ялангуяа оюун бодлын хувьд зангилааг нь тайлах зүйлүүд байгаа. Энэ бол зангилааны учир бол ямар ч гэсэн олдох юм аа. Тийм болохоор битгий санаа зовоорой. Ямар ч гэсэн одоогийн байдлын энерги бол маш их бодолд автсан байгаа бол харагдаж байна. За нөгөө хүнийх нь хувьд бол тэгээ нөгөө хүнийх нь хувьд энэ хүн бол яг жоохон цайгаа авсан байдалтай харагдаж байна. Илүү яг агуу руу ороод тэгээ энэ шидэт агуу руу ороо. Ерөнхийдөө та хоёрын энерги бол маш ойролцоо харагдаж байна тий. Энэ хүн та бол яг ингээд бодлынхаа зангилааг болох гээд ийшээ орж байгаа бол энэ хүн энэ агуу руу орсноороо яг өөрийнхөө зүн совинг нээх өөрийнхөө яг та энэ бодлынхаа зангилааг болох гэж хичээж байгаа бол энэ хүн бол өөрийнхөө зүн совинг өөрийнхөө асуултын хариултыг олохын тулд яг юу энэ хүний бол асуулт нь маш юм ойлгомжтой тий. Тэр асуултын хариултыг олохын тулд тий яг юм өөрийнхөө зүн совин руу дотоод руу ингэж дотоод хүн рүүгээ илүү ингэж орж тий бусад бүх зүйлээс ингэж харилцаагаа тасалж байгаа тий нийт хүмүүсээс эргэн тойрныхоо хүмүүсээс харилцаагаа таслаад яг одоо энэ холбоо бол ялцчихгүй энэ орчлон ертөнц тэнгэр огторготой холбогдсон энэ энерги байгаа учраас энэ хүн бол яг илүү сүнслэг байдлаар илүү яг юм орчлон ертөнцийн хувьд би өөрөө энэ нэг хэсэг нь учраас миний дотор бол хариулт нь байгаа гэдэг байдлаар өөрийнхөө яг энэ дотор руу орж байгаа илүү яг юм
баавга ичээнд орж байгаа юм шиг ингэж нуугдж агаад бүх зүйлийн хариултыг олоод гарч ирнэ гэсэн ийм байдалтай. Энэ хүний хувьд бол бүр яг арай жоохон таныг бодвол энэ төөрөгдлийн энерги нь бага, ер нь асуулт нь тодорхой. Хариултаа яаж олохоо ч мэдж байгаа. Хариулт нь бол бас угаасаа ингээд гарч ирнэ гэдгийг бол мэдж байгаа. Энэ хүний хувьд бол бас юм мэдрэмж өндөртэй, зүүн совин өндөртэй хүн байна. Сүнслэг талдаа ч гэсэндээ тий бас юм чадвар өндөртэй, бэлгийн мэлмитийн хүн байна. Тэгэхээр энэ хүний хувьд бол энэ агуу руу ороод энэ асуултын хариултыг олсныхоо дараа гарч ирнэ гэд агуу руу орж байгаа байдалтай. Таны хувьд бол бодолтой юм төөрөгдсөн байдалтай. За та хоёрын цүм энергийг нь харахад болохоор за энэ бол маш юм шидэт карт байгаа. Энэ хүзэр доторх ерөнхийдөө хамгийн ихний хүзэр буюу тийм Перегрина, энэ бол яг өөрийнхөө амьдралын life path буюу яг юм зорилгын дагуу ингэж алхаж байгаа. Тэгэхээр энэ харилцаа тий яг одоогийн байдлаар та хоёрын амьдралын зорилготой маш гоё нийцж байгаа. Та хоёр бол яг уулзах хэвээр хүмүүс мөн байна гэдгээ бол аль нь мэдэрч байгаа. Энэ харилцаа бол яг зөв үедээ та хоёрын амьдрал зөв цагтаа орж ирсэн харилцаа. Яг одоо бол бүх зүйл яг болох хэвээр байдлаараа болж байгаа. Дээрээс нь та хоёрын энергийн юуг нь харахад яалтчгүй хоёулаа юм жоон төстэй энерги байгаа учраас twin flame юм уу эсвэл soulmate те 3 4-гийн дараас хоёртой учраас soulmate байх бас магадлал маш өндөр байна. За тэгээд энэ харилцаа бол яалтчгүй бибинтэй маш гоё гүнзгий утга учирын холбогдолтой учирсан харилцаа. Энийг та хоёулаа өөрсдөө бибинээсээ мэдэрч байгаа. За энэ зүйлүүд хэрвээ танд таарч байх юм бол за дараагийнхаа хэсэг рүү оръё. Дараагийнхаа хэсэгтэр болохоор тэр хүний энэ харилцаан дээрх бодол мэдрэмж гэж байгаа. За зээл картын дээр нэмэлт авъя. За энэ харилцааны карт дээр нэмэлт авъя. За энэ нэмэлт дээр дахиад нэг нэмэлт карт авъя. Nature order. За ингээ эхнээс нь харахад бол энэ хүн тантай сүүлд уулзаад тэгээд сүүлд харилцаа үүсгээд яг ямар хөө сэтгэл мэдрэмж авсан бэ гэхлээр яг чатлсан ч юм уу те эсвэл уулзсныхаа дараа бол энэ хүн маш юм урам зоригтой болсон гэж харагдаж байна. Энэ бол энэ тогооноос тэг гарч ирж байгаа зүйлүүд нь маш тийм гоё эд шиддэг байдлаар ингэж бий болж байна. Эд шид гэдэг бол өөрөө те яг ихтгэл үнэмшил гэдэг хүн яг юм эд шидэнд итгэж чадах юм бол энийг бий болгож чаддаг. Тэгэхээр энэ хүний хувьд бол та яг өөрийнх нь хувьд бодол дотор нь байсан тэр яг төсөөлөл гэж юм байгаа шүү дээ. Энэ хүний хувьд тэг яг ийм эмэгтэй байвал гоё доо, ийм харилцаа байвал гоё доо гэсэн тэр бодол нь яг амьдрал дээр биелээд гараад ирсэн юм шиг ийм гоё мэдрэмж төрсөн учраас энэ хүний хувьд бол яг сүүлийн сэтгэгдэл, сүүлд уулзсан сэтгэгдэл, тантай харилцсан сэтгэгдэл бол маш өндөр, маш гоё, маш юм үцэглэнтэй байгаа бол харагдаж байна. За харин одоогийнх нь бодол мэдрэмжийг харахад болохоор одоогийн бодол мэдрэмж өгөө гэхлээр тантай юм харилцаагүй байгаа юм бодол бол харагдаж байна. Тэгээд тантай нэг л холбогдохгүй байгаа. Яг та хоёр нэг нэгнтэй яг юм дотоод яг юу гэж яг дотоод яг үнэнээрээ нэг нэгнтэй нүүрлэхгүй байгаа буюу яг нэг нэгнтэй яг өөрийнхөө дотоод бүх гоё зүйлүүдийг бүх юм ил болох хэвээр юм ил болгоогүй ийм байгаа учраас бид хоёрыг бие биенийг 100% ойлгоогүй байгаа. Энээс илүүтэйгээр бүр цаашдаа бие бинийгээ илүү их мэдэж, илүү их холбогдох боломжтой. Яг одоогоор бол яг ийм хангалттай тийм гүнзгий яриа өрнүүлээгүй, гүнзгий нэг мдээгүй яг
тиймэрхүү байдал дээрээ байгаа гэж бол бодож байгаа юм байна. За тэгээд яагаад тэгэж бодож байгаа вэ? Энэний талаар бол дахиад жоохон дэлгэрэнгүй харахад болохоор энэ хүн болвол яагаад тэгэж бодож байгаа вэ гэхээр за энэ уучлалт гэдэг үзэр гарч ирсэн. Энэ дээр нэмэлт үзэр тат. За энэ хүний яг одоогийн бодолт нь яагаад тийм тоо яг юм 100% холбогдоогүй юм шиг юм мэдрэмж төрж байгаа вэ гэхлээр энэ хүн яг одоогоор угаасаа өөрөөс нь шалтгаатай гэж бол харагдаж байна. Энэ хүн яг одоо амьдралынх нь эргэн тойрон амьдралынх нь яг юм эвгүй үеийн таарсан нөхцөл байдал нь жоохон хэцүү байгаа. Энэ зүйл нь яг саяхан болоод өнгөрсөн учраас тэндээс өөрийнхөө сэтгэлийг ингээд ангаагаад уучлах ёстой зүйлээ уучлаад магадгүй энэ хүн өөрөө алдаа хийсэн бол өөрийгөө уучлаад эргэн тойронд хүмүүс өөрийгөө зовоож исэн бол эргэн тойронд хүмүүсийг уучлаад өөрөөсөө тавьж явуулаад ингэх зүйлийг хийж байгаа учраас магадгүй танд яг өөрийнхөө тэр хамаг дотоод сайхан өөрийнхөө яг тэр хамгийн гоё хувилбарыг танд бол харуулаагүй байгаа. Танд бол магадгүй жоохон хүүтэн хандах ч юм уу одоогийнх нь нөхцөл байдлаас шалтгаатай нэг тийм хэцүү зүйлүүдийг бол хэцүү ойлгомжгүй мэдрэмжүүдийг бол танд өгсөн байж магадгүй гэж бол хэлж байна. За тэгээ одоо бол энэ хүн яг нэг таны талаар юу гэж бас бодож байна вэ гэхлээр таны яг юм бас энэ харилцаан дээр яг тодорхой болоогүй байгаа, яг ойлгомжтой болоогүй байгаа. Энэ хоёр үзэр бол ерөнхийдөө хоёулаа маш ойролцоо утгатай хоёр үзэр байгаа. Доош харж гарч ирсэн учраас энэ нь бол яг юм харилцаа холбооны үзэр доош харж гарч ирсэн бол энэ нь бол яг юм шийдвэрийн үзэрээс доош харж гарч ирсэн байна. Тэгэхээр энэ харилцаан дээр бол таныг юу гэж бодож байна гэхлээр яг харилцаагаа яг цаашдаа яг 100% хичээгээд явах уугүй юу гэдгийг шийдээгүй байгаа юм болов уу та гэж бодож байгаа юм байна энэ хүн. Яагаад гэвэл энэ хүн тантай харилцахдаа яг одоогийн харилцааны энэ хүний хувьд яг юм бүр амар гүнзгий яг юм нэгнтэй яг үнний харуулсан юм дотн ийм харилцаа биш юм шиг юм мэдрэмж төрүүлээд байгаа учраас энэ хүний бодол нь ерөнхийдөө таныг шийдвэрээ гаргаагүй байгаа. Шийдвэрээ гаргах гэж маш их бодож байгаа. Яг яхаа мэдгүй ийм байдалд орсон байгаа учраас яг одоогийн харилцаа бит хоёрын хувьд бол жоох юм зогсонго байна да гэсэн юм бодол бол байгаа. Гэхдээ энэ хүн бол танд бас ингээд хэлэх юм байгаа юм шиг байна тий. Энэ хэлэх юм нь юу вэ гэхлээр би энэ харилцааг яг одоо жоох юм тодорхойгүй байдалд оруулсан хүн би ялтчгүй өөрөө таны талаар ингээд таныг бас юм ойлгомжгүй гэж бодож байгаа боловч би бас яг энэ ойлгомжгүй байдлыг өөрөө үүсгэсэн юм аа. Яагаад гэвэл миний яг одоогийн нөхцөл байдал хэцүү байгаа учраас би эндээс урагшлахын тулд жоохон ийшээгээ өөрөө анхаарал хандуулах шаардлагатай болсон учраас танд ийм ойлгомжгүй байдал үүсгэсэн юм аа. За тэгээд энэ нь бол яг ингээд зүгээр л нөхцөл байдлаас шалтгаатай зүйл юм шүү. Ерөнхийдөө одоо л энэ мөчлөг ингэж таарч чадбайгаа учраас бол та энэ дээр тэгж их юм бодох хэрэггүй, тэгж их олон зүйл бодох хэрэггүй шүү. Яг үндэ энэ бол надаас болсон зүйл юм аа. Гэтэ ингээд ийм таныг бол ялтчгүй одоо жоохон юм эргэлзсэн харилцаан дээрээ эргэлзсэн иймэрхүү байдалтай байгаа болов уу гэж бол бодож байгаа юм байна. За тэгээд энэ харилцаа ирээдүйд яаж болохоор байна. За та энэ харилцаан дээр яаж хандвал зүгээр вэ гэдгийг нь илүү харъя. Celestial guidance.
За ийм байна. Таны хувьд бол энэ харилцааны ирээдүй юу нь ямар хөө байх вэ гэдгийг харахад болохоор энэ харилцааны ирээдүй бол маш юм гоё залуулаг эрч хүчтэй байхаар бол харагдаж байна. Та хоёр бол энэ харилцаан дээр хоёулаа маш яаран, энэ харилцаа маш юм хурдтайгаар бүх зүйл болоод өнгөрнө гэж бол харагдаж байна. Яг л та хоёр яг магадгүй одоогийн энергинтэй айгуу тийм харилцааны яг учир сангилааг нь олох үе дээр явж байгаа учраас энэ харилцааны ирээдүй гэхлээр яг энэ учир сангилаа олцчихл юм бол шууд маш юм хурдтайгаар бүх зүйл болоод өнгөрнө. Шууд л хоёул нэг гэрт ороод ингээд суугаад хоримлаад явдаг ч юм уу тий. Шууд л ингээд өдөр шөнөгүй хамт байхаар шийдээд ингээд бүх зүйлээ зориулаад таны ингээд хатаг яндар бариад гуугаад авчих ч юм уу тий. Тийм бол энерги харагдаж байна. За энэ дээр бол ойлгомжтой учраас өөр тайлбар бол хэрэггүй байх гэж бодож байна. За энэ харилцаан дээр та яаж хандвал зүгээр вэ гэдэг дээр болохоор ганцаараа битээ бүх юм шийдгэж хичээгээрээ ганцаараа энэ харилцаан дээр мэдрэгдэж байгаа муухай мэдрэмжүүдээ дотроо нуугаад өөрөө тэрийг шийдгэж битгий хичээгээрээ аль болох яг өөртөө ингээд мэдрэгдэж байгаа энэ мэдрэмжийг тэр хүнд ч гэсэндээ яг ийм мэдрэмж мэдрэгдэж байгаа байх гэдэг байдлаар илүү их хандвал зүгээр юм. Тэгэхээр ерөнхийдөө энэ бол twin flame байх магадлал маш өндөр харагдаж байна. Ерөнхийдөө ингээд нийт энергийг харахад тэгэхээр танд хэцүү санагдчихвэл танд ийм ганцаардсан мэдрэмж төрж ивэл танд ямар нэгэн тухгүй мэдрэмж байвал тэр хүнд ч гэсэн яг ижлэхэн мэдрэгдэж байгаа гэж бодож яг тэр хүндээ илэрхийлж тэр хүнтэй хамтдаа шийдэж байвал зүгээр юм байна гэсэн юм зөвлөгөө гарч ирж байна. За тэгээд сахиусуудын зөвлөгөөг харахад болохоор ерөнхийдөө энэ харилцаа бол яг ингээд хүний яг тэнгэр газар хоёрыг холбодог яг ийм сүнслэг ертөнц, далд ертөнц энэ бодит ертөнц хоёрыг холбож өгдөг гүр бол бие юм шүү, бие физиологи юм шүү. Тийм болохоор энэ харилцаан дээр бие биенийхээ эрүүл мэндэд маш их анхаарч байгаарай. Ялангуяа хит их энэ харилцаанд анхаарал хит их бие биендээ обсессд болол тэрнээсээ болоод ингээд шүн унтахгүй хамт ингээд ноцооролтоод байх ч юм уу тий. Эсвэл бол ингээд ажлаа дараал амар ядарч байгаа мөртлөө хамтдаа гоё байх гэж хитрхи их ингээд хичээгээл хамт цагийг өнгөрөөх кино үзэх гээл тий. Ингээд өөртөө ядраах зүйлүүдийг битгий тэгж хитэх хийгээрээ илүү жоох юм grounded тий. Хамтдаа зүгээр л хоол хийж идээд гоё бие биендээ биений массаж хийж өгөөд тий гоё хоорондоо ярилцаад цай уугаад тийм гоё эрүүл байдлаар илүү энэ харилцааг авч явахыг хичээгээрээ. Та хоёр бол угаасаа ингээд twin flame учраас хамтдаа юу ч хийсэн аз жаргалтай байх болно. Заавал нэг юм вайн уугаал амар гоё улаан дарс шимээл тий нэг амар ингээл гадуур дотуур хоолнд ороод ингээл кино мино үзээл эсвэл амар шоудаал тий эсвэл бол бүр амар тийм байнгын бэлгийн харилцаатай байх ч юм уу тий. Тиймэрхүү зүйлүүдийг заавал нэгнээс ингээд тийм л зүйл илүү ингээд романтик гоё гэж битгий ойлгоорой. Та хоёр хамтдаа зүгээр л гоё тэрвэрлдээд ном уншаад суух ч юм уу тий. Эсвэл бол яг хамтдаа зүгээр унтчих та ч гэсэн тий. Тэрвэрлдээд унтчих та ч гэсэндээ та хоёр аз жаргалтай байж чадах учраас энэ дээр битгий их шуналтаарай. Зүгээр л энэ харилцаанд илүү ингээд суйртай байгаарай гэдэг зөвлөгөө бол бас гарч ирж байна. За тэгээс shape shifting буюу shape shifting celestial guidance доошаарч гарч ирсэн гэхлээр ерөнхийдөө энэ харилцаан дээр хитрхи их ингээд хувь заяанда даатгаж юусоо болохгүй шүү. Аль болох энэ харилцааг энэ харилцаан дээр болохгүй байгаа зүйлүүд нэгэндээ ойлгомжгүй болгоод байгаа энэ харилцааг юм токсик болгоод байгаа зүйлүүд дээр хөөхөн эвтэйхэн аргалчих юмнуудыг өөрсдөө хийгээрээ хоорондоо ярилцж байгаа нэг гоё юмны арга ивэг нэг хөөхөн сэргэлэн байдлаар олно гэж байдэн штэ. Одоо жишээ нь
Зөвхөн та хоёрын хооронд ийм тохирч болохоор бусад хүмүүсийн хувьд амар юм утгагүй тий одоо жишээ нь юу гэдэг чинь бусад хүмүүсийн хувьд red flag байж болохоор юм toxic байж болохоор зүйл та хоёрын хувьд зүгээр байж болно шүү дээ. Тэгэхээр та хоёр яг гоё юм өөрсдийнхөө нөхцөл байдал дээр тохирсон зүйлүүд дээр илүү гоё юм уян хатан тийм гоё ийм сэргэлэн байгаарай. Заавал нэг амар ингээд хайр цагнаасаа жоохон гараарай. Заавал нэг ингээд ийм байх ёстой, тийм байх ёстой гэж хүмүүсийн юмд автахгүйгээр аль болох өөрсдийнхөө аргаар ингэж шийдэж яваарай. За тэгээ дээрэс нь энэ харилцааг өөрөө шийдэгдэнэ гэж ингэж асуудлыг огт хайж болохгүй ямаа халуун дээрээ гэдэг шиг асуудлыг дор нь аргыг нь олоод дэвтээхэн ярилцаад хамтгүй шийдээд явчаарай. Тэгэхгүй цаг хугацааны ирэхээр ингээд өөрөө болох үедтэй гэж бол ерөөсөө хандаж болохгүй шүү. Аль болох тий цаг тухайн үед ингээд шийдээд яваарай гэсэн иймэрхүү зөвлөгөөнүүд гарч ирж байна. За тэгээд тэгэхээр за энэ харилцаан дээр ямар аффирмашн өгөх вэ гэхлээр за би өөрийнхөө оюун бодлыг цэгцэлснээрээ twin flame өөрлөгөө татаж чаднаа. Twin flame-тэйгээ учирч чаднаа гэд гоё юм аффирмашн бичээд үлдээгээрэй. За тэгээд энэ удаагийн маань уншлага энэ хүрээд өндөрлөж байна. За миний бичлэгийг сонсдог, үздэг, дэмждэг бүх хүмүүстээ маш их хайртай шүү. Тэгээд хувийн уншлага бол хийж байгаа. Ингээд амьдралд нь хамгийн сайн сайхан бүхний хүсье өрөөё.